Өнөөдөр та бүхэнтэй одоо ч боломж байна гэсэн сэдвээр Бурхны үгсээс судлая. Өнгөрсөн хугацаанд бидэнд дутагдж байсан аливаа зүйлээ эргцүүлэн бодохдоо энэ ч дутуу байсан, тэр ч дутуу байсан гэж сэтгэлээр унахын оронд бидэнд өөрчлөлт хийх боломж одоо ч байна гэсэн сэтгэлтэй байж Бурхныг илүү их алдаршуулцгаая гэж бүгдээс нь хүсэх байв. Матай 7 дугаар бүлгийн 21-р ишлэлээс уншъя. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдэгч нь л орно. Тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үйлдэж байсан бусуу гих болно. Тэгэхэд нь би тэдэнд би та нарыг танихгүй. Яс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. Сүнслэг ийм цаг эрэхтэй л ирнэ. Та бүхэн энэ бүх зүйл ирээдүйд бодит байдал болно гэдэгт бүгд итгэж байгаа, тийм үү? Би ч итгэдэг. Яс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэсэн үг сонсохоос өмнө бид юу хийх ёстой вэ? Энэ ертөнцид боломж олгох цаг одоо ч байна. Та бүхэн ч бас Тэнгэрийн хаанчлал явах боломжтой. Зүгээр л гимш. Үгээр л гэхэд дэлхийн ертөнцид итгэл найдвар төрүүлж чадна. Үннийг олох боломж ч байна. Бурхны нэрийг олж мэдэх боломж ч бий. Лук 16 дугаар бүлгийн 19-р ишлэл. Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэгсэн мааланган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цингэдэг байв. Яр шарханд баригдсан Лазар гихч нэгэн ядуу ээр хаалгыг нь сахин хэвтэж, мөнөөх баяны ширээнээс унсан өвдөлт цөвдлийг нь идгсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв. Ядуу эр өгсөнд Тэнгэрлэгч нар түүнийг авч Авраамийн өвөр дээр тавьжээ. Баян нь ч өгсөнд түүнийг оршуулв. Тийхүү тэр үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж тэртээд байгаа Авраамыг болон түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр Авраам эцгээ намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хөлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ гаалд ам тэмцэн зовж байна гэж хашгирахад Авраам хүү минь чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад Лазарч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч чи тэнд зовж байна. Энэ бүхнээс гадна эндээс наан чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хинч ирж очиж үл чадах. Тим гүн ангал чи бидний дунд тогтжээ гэхэд. Тэр эцгээ тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуй. Би 5 дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүй тулд Лазар тэдэнд сануулга гэж хэлжээ. Харин Авраам тэдэнд Мосе ба иш үзүүлэгчд байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог гэхэд боломжоо алчсан баян хүн эцэст нь тамийн хөхөрт гаалт хурууныхаа өндгөөр тусал ус аваад хөлийг минь нороход л хангалттай гэж хэлэх хэмжээнд маш их зовж байгааг харуулж Есүс сургаалт зүйллээр тамийн зовлон тарчлалыг дүрсэлсэн байна. Та бүхэнд ч Тэнгэрийн хаанчлал явах боломж одоо ч байж л байна. Тэнгэрийн хаанчлалд орох боломжийг сонгож, яг одоо ч болов боломжийг барьж аваарай. Одоо ч боломж байна.